Үзэгч та бүхний амлан ирээ. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ совгийн зочны цагийн ярилцлага эхэлж байна. За энэ удаагийн ярилцлагаар иргэд аж ахуйн нэгжих хэрэглэгчдийн хувьд эрчим хүчинд шинээр холбогдох ямар боломж үүссэн, холбогдох дүрм журмын ямар өөрчлөлт бий болсон бэ гэдэг тухайн асуудлыг хөндөж байна. За ярилцлагад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт хувьцаат компани инженер Болор цагаа оролцож байна. Тэгэхээр танаас сүлжээний хэмжээнд ерөнхийдөө ачаалал ямар төвшөнд байна гэж үздэг үү? Одоогоор олон хэрэглэгч байна. Ер нь бол манай Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт хувьцаат компани бол энэ Улаанбаатар хотыг тэгээд Улаанбаатарын хотыг тойрсон Төв аймгийн зарим сумдууд Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. За өнөөдрийн байдлаар нэг 350 мянган хэрэглэгчтэй байна. 350 мянган хэрэглэгч. За өвөлдөө одоо дээд тал нь 600 мегаватт хүртэл чадлыг авж байна. Үндсэндээ Улаанбаатар хотыг бүхэлдээ. За хэрвээ юугаа бодоод үзэх юм бол Монголын нийт эрчим хүчний ачааллаар бодоод үзэх юм бол бараг 3/2-ыг зөвхөн Улаанбаатарт авж байна. Хэрэглэгчдийн тоо 90 жил ирэх тусам байнга нэмэгдэж байна гэсэн үг. Хэрэглэгчийн тоо жил ирэх тусам бараг л 10%-аар нэмэгдэж явж байна. Өнгөрсөн жил ихэд 20 хэдэн мянган хэрэглэгч. Тэрний өмнө 29, өнгөрсөн жил 22 мянган хэрэглэгч гэх мэтэр жил болгон хэрэглэгчийн өсөлтийн тоогдгоор харьцуулаад үзэх юм бол хан улд өрг бүтнээрээ нэмэгдээд байгаа юм шиг тийм хэрэглэгчийн тоо байдаг. Ачаалал ингээ нэмэгдэж байгаатай холбоотой бас техник, технологийн хувьд зайлшгүй эргэж харах цаашдаа өөрчлөлт хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Тий, ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулаад одоо бидэнд тулгараад байгаа нэг дэх том асуудал бол энэ шинэ хэрэглээг хангахад энэ сүлжээг өргөдгөх санхүүжилтийн асуудал. Энэ бол бас нэлээд хүндрэлтэй. Ер нь бид нэр зах зээлийн системд сэлжснээс хойш гарч ирж байгаа нэлээд том хүндрэл энэ болчиход байгаа. Яг тэгвэл өмнө нь бол одоо улсаас бүх цахилгаан шугам сүлжээг нь бариад өгчдөг, хангаад өгчдөг байсан. За одоо шинээр чадал нэмэгдээд шинээр хэрэглэгч нэмэгдэхээр тэр хэрэглээг хангах сүлжээний өргөтгөлийн асуудлыг бас улсаас тэр бүр бас хангаж чадахгүй л байна л да. Тийм учраас хувийн хөрөнгө оруулалт бас нэлээд явдаг. Ер нь бол жилдээ засвар үйлчилгээ ямар хүрээнд хийгддэг юм? Энэ жилийн хувьд бол тодорхой өөрчлөлт гарсан уу? За жилийн засвар үйлчилгээ бол угаасаа нөгөө норм дүрмэнд заачсан байдаг учраас норм дүрмийнхээ дагуу жил болгон урсгал засвараа 5-6 жилд их засвараа хийгээд явдаг. За засварын хувьд бол асуудал байхгүй, байгаа тоноглолууд дээр хийгээд амждаг. За зүгээр энэ тасрамд нь хилчгэд нэг хүндрэлтэй асуудал бол хувийн шугам, хувийн трансформатор маш их болсон учраас тэрэн дээр хийгдэх засварын ажлууд бол үндсэндээ бараг 0 зогссон байж байгаа. Тэгэхээр шугам сүлжээний компани өөрийнхөө эзэмшлийн тоноглолууд дээр бол жил болгон засвар хийгээд явж байна гэж ойлгоно. За хувьд байгаа трансформаторуудын засварыг хэдийгээр манай компани зүгээс шахдаг боловч тэр болгон бас гүйцэж бас хийхдэггүй тийм тал бол байна. Хэрэглэгчдийн хувьд шинээр эрчим хүчинд холбогдох нөхцөл журам яаж өөрчлөгдөв? Энэ жил бас шинэ дэвшил, технологийн өөрчлөлт гарсан гэж яригдж байна. Ямар бодит боломж хэрэглэгчдэд бий болж байна гэсэн үг? Тий. Сая энэ 5 сарын 26-наас эхлээд бид нэр энэ шинэ холболтын журам гэдгийг хэрэгжүүлж эхэлж байна. За ер нь бол 2014 онд эрчим хүчний зохицуулах хорооноос манай холболтын журмыг шинжилж баталж өгсөн байдаг. За 15 оны 10 сард за холболтын журман дээр төлбөрийг яаж тооцох вэ гэдэг аргачлалыг бас баталж өгсөн байдаг. За энийг хэрэгжүүлэх ажлын бид нар бэлтгэл ажлыг хангаад энэ 2016 оны 5 сарын 25-наас эхлээд бид нэр энэ шинэ холболтын журмаар буюу одоо шинээр одоо холболтонд төлбөр авч ажлыг одоо манайх хариуцаж авч хийдэг энэ тогтолцоонд шилжээд байгаа. Тэгэхээр энэний ач холбогдол юу вэ гэхээр өмнө нь хүмүүс тогон залгуулахдаа зөвхөн техникийн нөхцөлөө авчгаад тэгээд нөгөө станц барих, шугам барих энэ ажлуудыг бол хэдийгээр мэрэгжлийн биш ч гэсэн өөрөө хариуцаад хийгээд явдаг байсан бол одоо бол шугам сүлжээний мэрэгжлийн компанид нь төлбөрөө төлөөд за тэгээ мэрэгжлийн компани тэр шугамыг нарих, станцыг нарих энэ асуудлыг хариуцаад явах ийм журам шилжсэн байж байгаа. Ер нь одоо шинээр холболтонд орж байгаа хэрэглэгчдийн хувьд бол цаг хугацаа хэмнэх гэдэг юм уу, хүндрэлгүй байх, шат дамжлага одоо багасах гэдэг нөхцөл боломж бол эргээр нааштай өөрчлөгдөж байна гэсэн үг. Маш том өөрчлөлт гарч байгаа гэж ойлгож байна. Маш том өөрчлөлт. Дэлхийн банкны бизнес эрхлэх үү гэдэг дүүийн бизнес гэдэг судалгааны баг байдаг. Тэгэхээр энэ судалгааны баг дэлхийн улс орнуудад ер нь бизнес эрхлэхэд ер нь одоо тухайн орчин нь ямар байдаг юм бэ гэдэг судалгаа 10 үзүүлэлттэй
Тэгээ тэрний дотор нэг үзүүлэлт нь бол энэ цахилгаанд холбогдоход ямар байдаг юм бэ гэдэг энэ үзүүлэлт байдаг. Тэгэхээр Монгол улсад ерөнхий дүнгээр өнгөрсөн оны одоо үзүүлэлтээр ихэд 56 дугаар байранд явж байгаа. 189 орн үзүүлэлт судалгаанд хамрагдсан байдаг. Тэгэхээр энэ 189 орноос ерөнхий дүнгээрээ 56-ад явж байгаа мөртлөөсөө цахилгаанд холбогдох үзүүлэлтээр 139 дугаар байранд. 139 дугаар байр гэдгийг өнөөдөр хараад үзэх юм бол одоо Монгол улсын цахилгаан эрчим хүчний энэ холбогдож байгаа нөхцөл байдал бол Африкийн зарим орнуудтай Кен, Нигер, Алжир гэдэг орнуудтай үндсэндээ адилхан түвшинд очижээ. Ямар бэрхшээл үүсэж байсан юм? Тухайлбал одоо цаг хугацаа ихэлдэг байсан юм уу? Хэрэглэх төлбөр зардал гарч байсан уу? Тий, хэрэглэгч бол яадгүй гэхээр одоо Дэлхийн банкны судалгаагаар шүү дээ. 8 шатлал амжилтлага дамжаад тэгээ 76 хоног зарцуулаад тогтоо болдгийм байна гэж. Тэгэхээр техникийн нөхцөл авахд бол за нэг 14 хоног орчим зарцуулчихж байгаа юм. За тэрний дараа одоо ингээд тэрнээс хойш одоо юу гэдгийг хүмүүс зөвшөөрлөө авах. За би энэ зураг дээр тайлбарлаад яриул арай ойлгомжтой болох болов. За энэ дээр яадгүй гэхээр хэрэглэгч өргөдөл өгөөд шинжиллийн өмнө ямар байсан гэхээр хэрэглэгч өргөдлөө өглөө. За дараа нь хамтраад холболтын цэг тодорхойллоо. За манайхаас техникийн нөхцөл гаргаж өгнө. За ингээд зураг төслөө хийлгэх, одоо зам сэтлэгч зөвшөөрөл гэдэг юм уу авах. За нөгөө тоног төхөөрөмжөө худалдан авах, барилга угсралт, за нөгөө комисс оруулах, тоолороо холбуулах, залгуулах гэд энэ хүртэл 8% шат амжилтад дамжиж байгаа юм. Тэгэхээр энэний дараа бас дахиад одоо нэгэнт өөрөө гэсэн шугамтай болсон учраас гэмтэл гарвал гэмтийн тодорхойлох, засвар үйлчилгээгээ авч явах гэд энэ бүх ажил хэрэглэгч өөрөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл энэ улаан ягаан зурцсан зургууд, гурвалжингууд бол хэрэглэгчийн хариуцж байгаа хэсэг. За энэ цэнхэр дээр л одоо бид нэр оролцоод байдаг. Одоо мэрэгжлийн байгууллага нь оролцоод байдаг. Тэгэхээр мэрэгжлийн байгууллага бол яг ямар үүрэгтэй байна гэсэн үг. Тэгэхээр техникийн нөхцөл олголоо. За тэгээд холблоо. Үндсэндээ яг л энүүгээр л үүрэг нь хязгаарлагдчихад байгаа юм. Яг гэвэл нэгэнт өөрөө өмч нь өөрөө тухайн хүний өмч байгаа учраас байгууллагын зүгээс тэр хүний өмч рүү халдаж одоо юу гэдгийг засвар үйлчилгээ хийх эсвэл бол одоо гэмтлийн тодорхойлох гэж тэрнээ одоо эдлэн газар руу хашаагийн тавж оргоч гэдэг юм уу ямар ч боломж байдаггүй. Тэгэхээр энтэйгээ холбогдуулаад одоо энэ шат дамжлага өөрчлөгдөж байна. Тий, одоо энийг өөрчлөөд бид нэр ямар системд орж байгаа гэхээр яг саяны зураг одоо энэ дэр энэ одоо цэнхрээр зурсан хэсгүүдийг бүгдөө ингээд мэрэгжлийн байгууллагууд хариуцах гэж байна. Тэгэхээр хэрэглэгч өргөдлөө өгнө. Тэгээд төлбөрөө төлсөн болвол бусад бүх ажлыг цахилгаан төвөөс үлжээ хариуцаад явна. За тэгээд энэ барилга угсралтын ажил хийх шатанд хэрэглэгч нэг оролцоод одоо юу гэдгийг шийтээ энд байрлуулъя, станцаа энд тавиулъя гэдэг юм уу энэ ажлаа бол хийлээд өгнө. За ажил дуусны дараа тоолуур дээр лацаа хүлээж авна. За бусад бүх ажлыг бол хэрэглэгчийн өмнөөс Улаанбаатар цахилгаан төвөөс үлжээ захиалагч болоод бусад газруудтай харьцаад явах нэ гэдэг ийм өөрчлөлт гарч байгаа. Ийм зохицуулт хийснээр хэрэглэгчдээр ямар хөнгөлөлтөө нөхцлүүд бий болж байна? Төлбөр хураамж гэдэг юм уу, зардал талаас яг бодиттой том өөрчлөлт гарч чадсан уу? За юуны хувьд бол за эхлээд хугацааны хувьд яриа. Тэгэхээр хугацааны хувьд тэр 140 кВт чадал гэдэг одоо Дэлхийн банкны жишээ авч ярьдаг энэ тоо. 140 кВт чадал залгахад Улаанбаатар хотод 79 хоног зарцуулж байна гэж. Энэ 79 хоног зүгээр яг зөвхөн журмаа бариад ямар ч одоо саад татваргүй явхад л энэ 79 хоног зарцуул гэж байгаа. 8 газраар дамжаад. Гэтэл энэ цаг хугацааг бол ерөөсөө 3 өдрийн дотор болгочихж байгаа. Гэхдээ 3 өдөр гэдэг нь хэрэглэгч өөрөө хөөцөлдөх хугацаа нь 3 өдөр. За бусад одоо энэ 70 хэд хоногийг нь бол шугам сүлжээний ажилтнууд энийг хөөцөлдөх нэ. Одоо хэрэглэгч одоо замын газар очиж зөвшөөрөл хөөцөлдөх шаардлага алгаа. Энэ нэг бол адилхан хоёр төрлийн байгууллага хоорондоо харьцаад энийг шийдэд өгч болж байна. Тийм ээ. За зураг төслийн байгууллагуудтай адилхан чиний хэрэгцээг ойлгож байгаа бол би зургийн байгууллагатай өөрийнхөө одоо зургийнхаа хэлээр цахилгааныхаа хэлээр ярилцаад ойлголж болж байна. Тоног төхөөрөмжийн сонголтын дээр нь бид нэр сонголтыг хийгээд өгч байна. Барилга угсралтын компаниудыг бид нэр сонгоод өгч байна. Тэгэхээр хэрэглэгч маш их хугацаа хэмнэх юм байна нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь зардал. Зардлыг бол зүгээр яг саяны ярьсан тэр 140 кВт чадал гэдэг дээр өмнө нь бол 42.8 сая төгрөгийн зардал гардаг юм Дэлхийн банкны тооцоодоо. За одоо бидний тооцоогоор бол 34.6 саяас хэтрүүлэхгүйгээр ийм зардал гаргахаар. Ер нь цаашдаа зардал буурна. Зардал өндөр байгаагийн нэг үндсэн шалтгаан бол
нэгэнт улсын шугам байхгүй бол хувийн шугамнаас зөвшөөрөл авах болдог. Гэтэл хувийн шугамд тэр хүнтэй хувийн одоо шугамын эзэнтэй хэдээр тохирох уу гэдэг нь бас тодорхойгүй байдаг. Улсын шугамаас холбогдоход бол одоо нөгөө техникийн нөхцөлөө аваад холбогддог энэ нөхцөлтэй байсан шүү дээ. Тэгэхээр улсын шугам их болохын хэрээр одоо нийтийн эзэмшлийн шугам гэсэн үг. Улсын гэж ярих юм байна. Нийтийн эзэмшлийн шугам. Нийтийн эзэмшлийн шугам их болохын хэрээр хинч холбогдох тэр боломж нь нээгдэж байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ зардал буурна. Магадгүй нэг саяын өвдөг зардал бол хэдэн метр зайд одоо шугам татахад гарч байгаа зардал гэсэн үг. Саяны энэ 42.8 сая төгрөгийн зардал гэж байгаа бол 150 м өндөр хүчтэлийн шугам. За тэгээд 160 кW чадалтай трансформатортай дид станц барих нийлбэр зардал гэсэн үг. Энэ зардлыг бол бид нэг 20%-аар элбэг бууруулах боломж бол байгаа юм. Төвлөрсөн байдлаар шийдснээрээ. Ер нь одоо иргэд аж ахуйн нэгж хэрэглэгчдийн хувьд шинээр эрчим хүчинд холбогдоход одоо жилдээ ер нь тоо судалгаанаас харахад ямар өөрчлөлт хандлагууд гарч ийн, тоо нь байнга нэмэгдэж гин үү, шинээр ер нь хичнээн хэрэглэгч жил болгон нэмэгдэж байна. Тэгэхээр яг нь ер нь бол цахилгаанд шинээр холбогдож байгаа хэрэглэгчийн тоо яг бодиттой холбогдож байгаа хэрэглэгчийн тоо бол үндсэндээ энэ улсын эдийн засгтай айгүй шууд холбоотой тим юу байдаг. Би энэ дээр бас нэг юу үзүүлье. Жилд манайд ирж байгаа өргөдлийн тоо жишээлбэл одоо 13 14 онуудад 5600 за 15 онд 4000 өргөдөл ирж байсан байд. За энэ нэг техникийн нөхцөл олгосон нь бол 4100 4700 3400 гэдэг. Үндсэндээ нэг 80-90% техникийн нөхцөлийг олгочж байгаа юм. Гэтэл тэндээс яг бодиттой залгагдж байгаа хэрэглэгч нь 500 700 орчмол залгагддаг. Өөрөөр хэлбэл хэдийгээр техникийн нөхцөлөө авцсан боловч залгахдахгүй хэрэглэгч бас маш олон байдгаа гэж. Шалтгаан нь юу таалбартай вэ? Залгахдахгүй байгаа шалтгаан бас олон шалтгаан бий. Зүгээр биднүүсийн харж байгаа нэг том шалтгаан бол хэрэглэгч энэ техникийн нөхцөл хүсэхээс өмнө ямар хуу зардал гарах уу гэдгээ баримжаалж чадахгүй байгаа. Ямар хуу зардал гарах вэ? Яг тэгвэл техникийн нөхцөл гарсны дараа тэр зургийн компани дээр очиж үнийг асууна. Зураг гарч ирсний дараа тоноглолын одоо борлуулдаг компаниуд дээр очиж үнийг асууна. За тэрийг олцсны дараа барилга угсралтын компаниуд дээр очиж үнийг асууна. За зөвшөөрөл өгдөг байгууллагууд хичнээн төгрөг нэгтгэхгүй гэдэг ямар ч ойлголт байхгүй. Тэгэхээр магадгүй нэг жижиг бизнес эрхлэх гэж байгаа хүн бол бизнес эхлэхээс өмнө одоо тогтоо болохоос өмнө энийгээ баримжаалж чадахгүй байжгаад техникийн нөхцөлөө авчаад бүх зардлуудаа ингээд гаргаад харцсныхаа дараа би ерөөсөө энэ бизнесээ эхлэх болоогүй юм байна. Дахиад нэг жил хүлээх ёстой байж гэдэг юм уу. Энэ ойлголтыг сүүлд нь аваад идэв. Тэгэхээр одоо энэ шинэ тогтолцоонд биднээсийн зорж байгаа бас нэг зорилго юу вэ гэхээр энэ зардлын хэмжээг ерөөсөө л хүн одоо техникийн нөхцөл авахаас нь өмнө тодорхой болгож өгье. Тэгэхээр ерөөсөө 1 кВт залгахад тэдэн төгрөг гээд одоо эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан мөнгийг ил зарлана. За энэ зарласан төгрөгөөр хүн одоо юу гэдгийг за нэг талхны цех байгуулах гэж 200 кВт авах гэж гэж байгаа бол бидний 200 кВт тэдэн төгрөг болох юм байна. За би энэ бизнесээ одоо энэ жил эхэлж болох юм байна. Миний санхүүгийн нөөц болцоо хүрэх юм байна гэдэг энэ баримжаагаа хүмүүс авах бололцоо бүрдчих юм байна. Ийм мэдээлэл хизээ гарах уу? Судалгаа дүгнэлт бол гарсан. За ер нь бол бид нэр 5 сарын 26-нд ажиллаа эхлэхдээ бол энэ мэдээлэл бол өөрийн байгууллагын вебсайтн дээр тавьсан байсан. Тэгэхээр хүмүүс бол манай тог цэгийн вебсайтыг бол нэлээд сайн мэддэг болсон байгаа. Тэгэхээр тог цэгийн сайт руу орох юм бол энэ төлбөрийн талаар мэдээллийг бол нэлээд дэлгэрэнгүй байдлаар авч болно. Мөн тэн дээр энэ манай энэ шинэ холболт 2016 хэрэглэгчийн гарын авлага гэдэг энэ сэтгүүл байдгийг манай дээр очих юм бол үн төлбөргөө тарагддаг энэ сэтгүүл. Тэгэхээр энэ сэтгүүл байг бүрэн ихээр бас манай тог цэгийн сайтн дээр байгаа. За дээрэс нь төрийн нэгдсэн үйлчлэгээний төв нөгөө Дүнжин гарав Даргон Мишель төвд дээр байж байгаа шүү дээ. Тэн дээр бас манай инженерүүд сууж идэг. Тэднэр дээрээс очиод бас тодорхой мэдээллийг энэ гарын авлагатаа бас авах боломжтой байна. Ер нь цаашдаа энэ шинээр одоо эрчим хүчинд холбогдох хэрэглэгчдэд үүсдэг ачаалал, санхүүгийн дарамт, энэ зардлын хэмжээг бууруулах боломж бол бий юу? Бага бүрэн боломжтой. Тэгэхээр энэ боломжийг бид нар хаанаас олж харж байгаа вэ? Яагаад боломжтой гэж итгэлтэй хэлж байгаа вэ гэхээр нэгдүгээрт нь бид нар худалдан авалтыг төвлөрсөн байдлаар зохион байгуулах боломжтой болж байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар яг үнэндээ хэлэхэд яаж юм гэхээр хэрэглэгч болгон захиалагч учраас
Нэг трансформатор авах гэж яах гэхэд магадгүй одоо юу гэдгийг хятадын нэг үйлдвэрийн трансформатор гэж гэдэг юм уу. За магадгүй Оросын нэг үйлдвэрийн трансформатор гэж гэдэг юм уу. Дандаа нэг нэгээр нь худалдаж авч байгаа. Нэг нэгээр нь авж байгаа тохиолдолд бол үн өндөр байх нь бол ойлгомжтой. А гэтэл төвлөрсөн байдлаар хийчих юм бол яах вэ гэхээр техникийн хяналт нь илүү сайжраад өсөд дээрээс нэмээд үнийг буулгах боломжтой. Бид нар магадгүй өнөөдөр авч байгаа үнээр илүү сайн чанарын тоног төхөөрөмж нийлүүлээд авах боломжтой. А эсвэл бол одоо юу гэдгийг өнөөдрийн авж байгаа чанарын тоног төхөөрөмжийг хамаагүй хямд үнээр төвлөрсөн байдлаар хийснээрээ энэ зардлыг багасгах боломжтой. Хоёрдугаар зардал бууруулах боломж түрүү миний хэлсэн тэр хувийн шугамын эзэдтэй харьцах энэ хүндрэлээс гарна. За тэгээд хүн болов зөвхөн өөртөө л таарсан санхүүжилтээ хийгээд шугамаа одоо бол бариулаад авчих нь. За бид нар шугамыг илүү зардлаарч байсан хамаа авахгүй барьчих нь. За дараа нь тэр шугамн дээр 2 дахь, 3 дахь, 4 дахь иргэд хүсэлт хийгээд холбогдоход бид нар тэр шугамынхаа зардлыг компани бол нөхөж олж авах ийм тооцоод байна. А хувийн хөвшилд одоо яг харьяалалтай шугам станц олон байна уу? За тэн дээр бас нэг би нэг график үзүүлээ. За ер нь бол 2009 оноос эхлээд ер нь эрчим хүчний тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ шинэ холболтын санхүүжилт, шинээр үүсэж байгаа шугамны санхүүжилтийн асуудал бол хэрэглэгчийн норон дээр үндсэндээ очижчихсан. Өөрөөр хэлбэл 1500 кВт хүртэл чадaltaй шугам дэд станцыг хэрэглэгч өөрөө санхүүжүүлж болно гэж заачсан. Гэтэл энэ төрөөс шугамыг барьж өгөхгүй болохоор хэрэглэгч даргагүй ирэхэд өөрсдөө энэ шугамыг бариад өөрсдөө эзэмшээд идэг. За энэнээс болоод өнөөдөр манайд байгаа бүх одоо 6-10 кВт-ийн трансформаторуудын 62% нь хувийн мэдлэг байна. Хувийн мэдлэг. Бид нар Улаанбаатарыг бүхэлдэн цахилгаан эрчим хүчээр хангаад байгаа гэдээ яриад байгаа боловч одоо юу гэдгийг засвар үйлчилгээгээ хийгээд байгаа гэж байгаа боловч бид нар сүлжээний 38% дээр л засвар хийж байгаа өнөөдрийн байдлаар. Цаана үлдсэн 62% нь ямархуу засвартай явааг одоо бас хэлгээд их хэцүү. Мэдээжээр одоо мэрэгжлийн хяналтынхан за манайхан тойрж яваад шалгадаг. Гэхдээ тэр болгон бас хүрэлцэхгүй. Тийм учраас ерөн цаашдаа энэ томоохон одоо юу гэдгийг үйлдвэр аж ахуйн газрууд биш болвол одоо өөртөө трансформатортай байх нь хэрэглэгчдэд ашиггүй, мэрэгжлийн байгууллагуудад ашиггүй, хажууд нь бусад нэг шугамн дээрээс тижээгддэг тэр хэрэглэгчдэд ч бас ашиггүй л ийм л тохиолдол та. Хэрэглэгчдийн хувьд эрчим хүчин чинээр холбогдохын тулд эхлээд хаана өргөдлөө гаргана гэсэн үг. За өргөдөл бол хуучин манай дээр л өгдөг байсан, манай дээр өгдөг хэвээрээ. За дээрээс нэмээд нөгөө төрийн үйлчлэгээний 1 цэгүүд 3 цэг дээр бас авж байна. Ингээд 4 цэг дээр өргөдлөө өгж байна. За энэ өргөдлийг бол одоо бид нэр удахгүй эх оноос эхлээд бүх одоо нөгөө хэрэглэгчд үйлчлэх төвүүд гэдэг манай дүүрэг болгонд хэрэглэгчд үйлчлэх төвүүд байдаг. Тэр төвүүдээр бас аваад эхэлнэ. Тэгэхээр өргөдөл авдаг цэг бол дор хаяж 10 гаруй Улаанбаатар хотын хэмжээнд 10 гаруй байна гэсэн үг. Хаан чиглэлд өргөдлөө өгсөн болохоор болчихно гэсэн. Өнөөдрийн хувьд бол 4 цэгээр авч байгаа. За баярлалаа. Таны ажилд амжилтсаа. За Эрхэмлэгчтэй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн зочны цаг ярилцлагыг хүргэлээ. За энэ удаагийн ярилцлагаар хэрэглэгчдийн хувьд эрчим хүчинд шинээр холбогдоход ямар дүрм журм үйлчилж байна. За хүндрэл одоо бэрхшээл үүсэж байна уу? Цаашдаа ямар боломжийг бий болгож байна гэдэг асуудлыг хөндлөө. За ярилцлагад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт хувьцаат компани инженер Болор цогоо оролцлоо. Үзэгч та бүхэнд баярлалаа.